Улууд компани 30 дахь жилдээ газар тариалан мал аж ахуйн салбарт ажиллаж, Улаанбаатар Халтар арваа тосны ургамал тариалж, ард иргэдийг эх орны эрүүл цэвэр хөрсөнд тарж ургуулсан эрүүл хүнсээр хангаж байна. 3200 га талбайтаагаас жил бүр 2000 орчим гад тариалалт хийж, жил бүр 80-150 га талбайд услагаатай газар тариалан эрхэлж байна. Нэг гаагаас 18-аас 45 центнер ургац хураа авч байгаа юм. Улаанбаатар компани ургацаа Булган Улаанбаатар гурил компанид нийлүүлдэг. 80 орчим гад Халтар арваа тариалж, жилдээ 130 тонн Халтар арваа хураа авч, 40 тонн арваан гурил үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг юм. Улаанбаатар компани хамт олон нэг гаагаас хургацыг нэмэгдүүлэхэд Дархан хот дахь ургамал газар тариалангийн хүрээлэнтэй байнгын хамтын ажиллагаатай байхаас гадна хөрс хамгаалалтын чиглэлээр хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран судалгаа шинжилгээний ажлыг ч хөгжүүлсээр яваа улсын аварга тариаланч хамт олон юм. Манай хамт олон 2025 онд могоо жилдээ ариун их ургац авч өнөөдөр улсын тариалан хамт олныг 3 дахь удаа авч байгаа их баяртай байна. Манай компани 1994 онд байгуулагдсан. Одоо энэ хавар 30 дахь хаврынхаа тариалтыг хийх гэж байна. Манайх одоо жилдээ 1500-аас 2000 гад Улаанбаатар Халтар арваа тосны ургамал тариад ер нь тогтвортой ургац авдаг. Энэ чанараараа бол бас хүн ардаа хүнстэй хичээлээр хангах үйлдэл хүчин зүтгэж явна гэж боддог. Энэ жил бас манад яг харьцангуй бас халалт арай багтаа. Гайгүй зам болж өнгөрсөн. Тэгээ ургац харьбан авцаа. Тэр чанараараа энэ жил одоо улсын аварга гэдэг шагналыг хүртлээ. Тариаг одоо тархинд дургуулдаг гэж Баатар хүн хэлсэн одоо юм үг байдаг. Тэрийг бид нар одоо бодоол хаврын тариалалтаа бэлтгэл ажлаа хангаал. Манай хувьд бол одоо үр техник тоног төхөөрөмж одоо базаатсан байгаа. Хавраас одоо бордоо ургамал хамгааллынхаа бодис эднэрийг аваад бол тариалалт амжилттай явагдах хаа гэж бодож байна. Улаанбаатар компани нь сум орон нутагта услагаатай газар тариалан нэвтрүүлж, химэл усан санг байгуулж, сайн чанарын сортоор тариа буудаага ургуулах зэрэг технологийн дэвшил, чанарын өндөр дээд түвшинд газар тариалан эрхэлдэг тогтмол үйл ажиллагаатай гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Мөн орон нутагт ажлын байнгын болон түр ажлын байрыг бий болгож, нутгийн иргэдийн амжиргаагч дэвшлүүлж байгаа зэргээс нь олон амжилтыг нь дурдж болно. Хөвсгөл аймгийн Аршаант сум жил бүр газар тариалан мал аж ахуйн салбарт амжилт гаргасан улс аймаг сумын аваргын болцол хангасан хүмүүстэй нэгдсэн байдлаар баяр хүргэж шагналыг нь гартуулдаг боломжтой. Өнөөдөр ингээд сүрээр дарагч хэмээх галморын жилийнхээ босгон дээр хөдөө аж ахуйн салбарт олон жил бүтээлтэй ажиллаж хөдөлмөр зүтгэлээ төр төмөн олондоо үнэлүүлж байгаа малчид тариаланчдын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа ингээд хийж байна. Нийтдээ манай сумаас бол улсын аварга тариаланч хамт олон энэ тариаланч хамт олон маань 3 дахь удаага ингээд баталж байгаа хамт олон байгаа. За аймгийн хошоо аварга малчин 1, аймгийн аварга малчин 1, за аймгийн аварга сайлчин 1, за сумын аварга малчин 13, сумын аварга сайлчин одоо 4, за сумын алдарт уяач 8, за сумын одоо мянгат малчин өрх 7 ингэж тодорсон байгаа. За энэ жилийн хувьд бол намар бол одоо хөгжилтийн бэлтгэл ажлыг 196% хангаж ажилласан байгаа. За сумын боондны нөөц өвс одоо задраагүй бэлэн байна. За малчны төвшин ч гэсэн одоо хувьдаа бэлтгэл хөгжилтийн бэлтгэлээр маш өндөр түвшинд хангасан байгаа. За энэ жил манай сумын хувьд одоо өвлийн улирал маш таатай, өнтөө сайхан өвөл боллоо. Цас багтаа намар орсон цас нь үндсэндээ хайлсан. За тэгээд энэ жил бол бас нэг үед бол гоцгойд дулаахан өвөл болж байна. Тэгэхээр хавржилт бол одоо сайхан болох төлөвтэй байна. Аршаант сум улиран одож буй могоо жилдээ малын хорогдолгүй байж цаг агаар нь таатай сайхан өнтөө байсанд нутгийн зон олон талархан сууна. Ирж буй хаврыг ажирлахуй тавах бэлтгэлээч бүрэн базгаачээ.